Нэг л өдөр дэлхий зомбигаар дурчихвал яах вэ? Өнөөдөр та нарт хөхстийн халах сургуульгээд хамаг нерв бараад хайцсан нэмийг ярьж өгье. Бид хоёрыг бүр анх эхлэхээс ахуулаад үтсэн хүмүүс бол мэдэх бах. Манай хамгийн анхны оруулсан аними нээсэн. Би тэр үедээ тэнэг гэж бодсон хэсгүүдээ шөмжлээд бухимдлаа ил гаргачмаар байсан боловч анхны бичлэг болохоор айд санаа зовоод хилээ хацаад өнгөрсөн байдаг юм. Тэгэхээр энийг дахин шинжилсэн шинэ үйлбэр гэж болно. За ингээд аним лугаа харцгаая. You are my special. Хичээлээ таслаад орон зогсож буй энэ залууг Такаши гэдэг. Орч буй шалтгаан нь багын найз Рейн үр залуутай үргэлжчихсэн. Такашич багада надтай суун гэж чихчийн хуруугаараа амлчаад яаж чадчихна гээл. Ядж хаад хажуугаар нэг балиар ааштай ягаа өстэй юм тэнэгээр нь дуудаж байгаад явчихамаа. Тэр бол Такашид сайн өөрнийг багын найз нь. Цүн дээрээ гээл дуудчих. Харин удалгүй нэг сонирхөн сургуулийн хашаа мөргөөд эхэлтий. Яаж чарсан жирийн хүн биш. Гэтэл хамгаалагч цагдаад хооронд шаал балай хаалгаар гараа гаргаснаа өнөөхийг чинь заамдж авч гин. Яах гэдэж байгаа. Харин өнөө сонирхөн нь яалтчгүй зомби болж таарваа. Ийхүү хамгаалагч хазуулж зомбины тахал сургуулийн хашаа дотор халтандаа. Болсон зүйлийг харсан Такаши сайн өхөр ээлгөө очоод "Яви, хүмүүс үхээд байна" гэсэн чинь нөгөөх нь гахаад "Юугаа яриад байгаа юм бэ?" гин. Гэтэл Такаши Рейг шууд алгатчул яах вэ? What the fuck? Рей нэ залуу хисаа шичгэн сонингор найз охиныг нь алгатаад яхад яадаг ч үл юм байна. За ямар ч тач Такаши Рей хисаши 3 гараад гүйжсэн чинь нэг хуурцсан багш тэдэн лүү дарваа. Уг нь хисаши өнөөхийг нь барьж авсан. Даанч зомбийн толгоогоо эргүүлээд хисашиг хазчдээ. Такаши л сайн болох швтээ. Такаши гацж таг гүлэрч зогсож байснаа өнөө багш зомбиг алж чаддаг. Лав хот тэр чигтээ халдвар төртжээ. Сургууль дотор үүмэн дэгдэж хүн болгонгүйгээл идэж идүүлээл. Хоёр охин хүртэл хоёлаа хизээч салахгүй сайн найзууд гэж явж байгаад зомбитэй даарснаа. "Тавиач чи" гэд шууд л түлхчтэй юм байна. Зарим хүмүүс амиа хорлж, зарим нь тулдчихээн. Харин нөгөө талд манай гурав дээвэр лөө гарч шатыг хаажээ. Өнөө хисашийн цусаар бөөлжж намайг алаад өгөөч гэж гуйгаал. Харуул хазуулчаад шууд хувирсан байхад энэ удаа хэрч удаад байгаа. Такаши түүнийг алдсан бишрээ. "Чи яах гэж алж байгаа? Намайг түнтэй үерхчихсэн гэд атархаж байсан бидтэй чи" гэж гуцдээ. Такаши жуурлаад явах гэлээ. Гэтэл өнөө Рей чинь хоноос нь гүйж ирснэ. "Бити яваач те надтай үлд" гэд тэрвэрлэн. Рейн аав нь цагтаа юм байна л да. Уг нь ярих гэж оролцсон ч үүмийн самуунаас болоод болсонгүй. Ямар тач өдрийн төгсгөлд сургуулаас хэдэн хүн амьд үлдэж чаджээ. Цүн дээрээ эмч, кендо клубын ахлагч Сайко хүү ашигладаг мэрэгэн бууч. Ийхүү амьд үлдсэн хэд маань нэгдэж нэг баг болоод гэр бүлүүдээ нэг нэгээр нь шалгахаар боллоо. Зомбинууд ч хардаггүй, чимээгээр л дайрд юм байна. Уг нь манай хэд өөр хүүхдүүдтэй таарч амжилттай явж байсан ч нэг салгалсан юм нь барьж исэн юм шатанд цогчноо. Яхаараа зомбитой юм дээр дандаа ийм юм болдог байна. Ингээл бүх зомби тэдэн лүү гүйж байгаа юм да. Өнөө чимээ гаргасан гарч баригдаад зомбид идүүлнэ. Гэхдээ хамгийн өрөвдөлтэй нь найз охин нь цогт хуламжтай байсан мөртлөөсөө л буцчихгүйгээд цогтаа өгдөг. Харин манай хэднийг автобусанд суугаад амжижээ. Гэхдээ яг явах гэтэл тэр цаанаас нэг шилтэй багш сурагчтай дагуулсаар ирж байна. Яасан сайн багш вэ гэтэл хөлөө гимтээсэн сурагчаа шууд өшгөлж орхиод гүйчтэй. Инээс нь л ямар хүн гэдгийг харагдаж байгааз. Ягаад ч юм Рейл энэ багшийг оруулсандаа харамсандаа гэд түүнд их л дургүй байна. Удалгүй автобус өндөрлөг газар очиход л хот ямар хөө байдалтай байгаа нь тод харагдлаа. Нөхцөл байдал их муудажээ. Гэтэл хойн сууж исэн гар ингээд яваад байвал бид бүгдээрээ үхэн гэд эхлэвэ. Тэгэхээр нь "Тэгэд чи ямар агаан" гэсэн чинь шаал дали зүгээр чив чимээгөө сууж исэн Такаши руу зааснаа. "Энэ залууг чинь төвчгүй байна" гэж авдээ. Балаа юм чинь яагаад байна гэсэн чинь шилтэй багшаас л болсон бололтой. Нэрээ шууд шилтэй багш бидэнд удирдахч хэрэгтэй. Тэр нь би байх ёстой гэд онно. Харин үүнд дургуйсан Рей шууд л гараад явчлаа. Такаши уг нь аргахдах га араас нь гарсан. Даан чөдлөхгүй зомбитэй автобус сонголтоод тэднийг тусгаалчнаа. Ийхүү яалтчгүй болсон хоёр маань бусадтайгаа уулзах газраа тавлаад салцгаандаа. Такаши Рей хоёр замдаа мотоцикл буу олдогч бензинэн дуусгана. Ядж хаад зүгээр ч явчихгүй амар токсик дан хэрэлдчихнэ. Рей Такашигаас "Тусламж ирэх болов" гэж асуусан. Тэгэхээр Такаши "Ирэхгүй хаа, эргэн тойрноо харлаа" гэд хэлчихнэ. Энэ л буруудлаа. Рей шууд л "Чи дандаа буруу үед буруу юм ярьж байгаа юм" гэд нэг хэрүүл эхэлнэ. Удалгүй шатхуунд хүгээх газраас бензин авах гэсэн боловч Такашид мөнгө байдаггүй. Гэтэл Рей "Арчаагүй" гэж авдээ. Өөрөө арчаатаагаараа мөнгө гаргаж тэгээд Такаши ч мөчөөгөө өгсөнгүү.
Танай Хисаши шиг байгаагүй уучлаарай гэд шинэхэн шархан дээр нь Дарс цацаглаа. Чааваас нь Рэй бүр Такашигаас дэлдчихдэг болчих. Ямар ч тач хэрүүлэн ашгүй дуусаж Такаши мөнгө олохоор дэлгүүр орно. Данжин хойгор нь гаж донтой амтан Рэйг барьцаалсан байдий. Зомбинуудаа яа гэж яхад энэ хажуугаар нь жүүвдээ. Такаши азар төрөн олсон буугаараа түүнийг шархтуулаад зомбины хоол болгоод явуулчихна. Одоо бүр хүмүүс нь хүмүүсээ алдаг болчих. 153 жилийн түүхтэй Японы Morinaga брендийн Dark Chocolate сар шинийн giveaway зарлжээ. Сонгогдсон 100 хүнд Morinaga брендийн Япон амттны багц бэлгэлэх юм байна. Нэрээ зөвхөн Instagram дээр зарлагдаж байгаа шүү. Хэрхэн олцох вэ гэвэл маш амархан. Нэгт мэдээж Japan брэнд Morinaga хаягаад агах. Хоёрт сар шинийн баярын өдрүүдэд хайртай дотны 2-оос дээш хүмүүстэйгээ дээл гоёлоо өмсөд Dark Chocolate-ыг хувааж идэж байгаа аз жаргалтай зураг Instagram-да sharing love цагаан сар Dark Morinaga Mongolia хаштагуудыг ашиглан нийтлэх. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гээд хинтэж зургаад оруулсан болно. Бас нэг хүн хэдэн ч удаа оролцож болно. Дуус хугацаа 2025 оны 3 сарын 10. Азтан Japan брэнд Morinaga Instagram хаяг дээр тодруулнаа. Бас стори биш заавал пост оруулах ёстой шүү. Нэрийн их сургуультай хийсэн судалгаагаар Dark Chocolate-ны сүүний амт нь аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг гэж гарсан. Тэгэхээр хайлтыг Dark Chocolate идэж жаргалтай ч болчихно. Хайртай хүмүүстэйгээ хуваагаад giveaway дэж хоцох нь штэ. Dark Chocolate-аас CU GS25-ын бүх салбараас аваарай. Харин нөгөө талд автобусан дугаа хүмүүс хотоос гарах цорын ганц гарцсан дээр гацсан байдаг. Нөгөө шилтэй багш чинь дагуулж ирсэн сөрөгчдийнхаа толгойг эргүүлээл бараг шашны толгойлогч болох нь. Такашигийн бүлгэмл тархиа угаалгасангүй. Эцэст нь тэсгээ байгаад гарахтаа гүүрэн дээр зомбинуудад бүслэгдчихнэ. Гэхдээ энэ үед Такаши Рэй хоёр мотоциклтойгоо нисэж дэшээ гарч ирээл хідэн зомбиг нүсэрч иргээл аландаа. Хидэдэд зомбинуудыг алсан ч машингүй болохоор хол явах боломжгүй. Тэгэхээр эхний ээлжинд нэг шөнө эмчийн найзын хоног төрүүлэхээр болно. Охтыг санаа амар усан дарах үеэр хөвгүүд зэгсхийн сефиг онгойлгожээ. Эмчийн найз нь тусгай хүчний ажилтан л юм шиг байгаа. Гэрт нь хориотой буунууд хүртлээдэг за. Нэрээ манай мэрэгэн бууч чинь дээр үед Америк явж цэргийн хүнээр яаж буудахыг залгаж байсан болохоор л буудахтаа сайн байж. Удалгүй зураг тасаахад сэтгүүлчид зомбинуудыг аллах хилэгдэг өвчин туссан хүмүүс гэж яриад идэг. Бас дээгүүр албан тушаалтай хүмүүс хөл хорой тогтоож хотоос хинч гарахсгүй гэдэг тушаал өгснөө өөрсдөө нисээд явцсан байдаг за. Хөрхий цагдаа нар л тушаалыг нь дагаж гүүрэн дээр буутаа загсана. Цагдаа нар нь ядж хахад үнэн бүтлвэ буудаж байгааг нь л харчих. За толгойг нь бай гэхэд хөлийг нь чондгүй нас. Эсвэл албаар замлуу буудаад айлах гээд байгаа юм болов. За мэдгүй. Дайны хажуугаар дажин гихчээр хідэн хүмүүс хөл хориогоо зогсоо. Энэ вирус чинь засгийн газраас гаргасан биологийн зэвсэг үсттэй. Бидний гүүрнээс цааш гарах гээ бослог гаргаад идэв. Цагдаа нарч болохоо байгаад сүлдээ бүр толгойлогч нь буудаж ялахтаа таллаа. За гэтэл удалгүй юмч уснаас гарч ирснээр согтуу юм шиг тэнэгтэй дуннаа. Энэ Рэй эмч хоёр нууцаар архив байгаад утсан машин. Яг согтсон юм шиг байгаад идэг за. Ганц зэрүүлэх нь сайколог шиг байна. Сайког хоол хийж байхаагаар Такаши Рэйтэй шатан дээрсэн ярилцлаа. Рэй Такашид Хисаши үргэлж намайг гуниглах үед сонсдог байсан. Чи харин дандаа уурладаг гэвэ. Такашич би ийм үед жаргалтай сарайлж чадахгүй гин. Тэгсэн Рэй чи дандаа л ингэхийн. Хисаши бол гэд бүр юм л бол нас орсон найз залуугаас өхөд болдоггүй. Такаши дэлбрээд амаа тат би танаа Хисаши биш. Байнгын Хисаши гэд гоцоод ах юм. Би тэнийг чинь алдсан. Яаж ч байсан би заавал амьд үлдэх болно гэж уурлаад байлна. Гэтэл гинт өнөө Рэй чин Такашиг үнсгээд ойртдیں۔ Ардуур нь хайрын дууч яваад ах шиг. Найз залуу чинь өчигдөр нас бараагүй мүү? Харин удалгүй гадааныг нохоогцч эхэллээ. Юу юм чимээвэ гэд хартал аав охин хоёр гүйж ийн. Охины аав нь нэг хашаа руу орж хаалгыг нь хагаад хүүхдтэй яваамаа оруулаач гэд гэрийн хаалгыг нь нүднэ. Гэтэл гэрийн эцэд аавыг нь халснаа. Уучлаарай гэд хаалгаа хаачдээ. Охин ч чангаар уйллаа. Гол нь түрүүн хасан хашааны хаалганд гарах үедэн цэлийгээд нээлттэй болсон мэдэг за. Анимны алдаа юм бах та. Охины орлох дуунаас болж зомбинууд цуглахад манай хэд охиныг аврахаар шийдвэ. За тэгэл бөө юм болсны эцэст Такаши охиныг үрж хашаан нэгүр алхаж байгаа давардаг. Харин нөгөө талд Америкийн ерөнхийлөгч хүртэл хазуулсан байдаг за. Энэ анимын цэрэг цагдаа нар манай ахлах сургуулийн хэдэлд дор байгаа юм да. Манай хэд машинаар нуур гаталж байна. Өчигдрийн жахаа охин амар жаргалтай инэ гэд чангаар дуудуулаад. Аав ч өчигдөр насарчааг юм уу? Бас энэ Рэй Такашид сайн болцсон юм уу яшин? Такашиг сайкотой хардаж чимхэж авч ийн хүү. Ямар ч тач хамгийн ойроор нь тэд цөндөрийн гэрт чор шийдлээ. Хотын захаар ямар ч зомби байхгүй байсан мөртлөөсөө л төвөөр нь дүүрэн зомби. Уг нь өөр замаар явах гэсэн ч гайвалж хашлахтай байдیں۔ Манай хэд хашлахлуу хүрээд мухардаж огцомтой оромслоод Рэйг шидэж орхиноо. Такаши ч хүлтэйгээ эвлэрч Рэйг тэрснээ гинт мэрэгэн санаа олно. Рэй цээжийг тулгараа болгож байгаад зомби лөө буудах.
Заавал ингэх хэрэг байсан ч юм уу, гүү ч юм уу. Зүгээр тэр хашлагныхаа цам гарчаач дээ. Ямар ч Сайко тэрхэд бөөнөө маш сайн тулалдсан ч өдрийн төгсгөлд ядарчээ. Гэхдээ Такаши өөр зөвлөгөөж зомбинуудын анхаарлыг өөр дээрээ татгаар шийддэг. Уг нь Сайко түнтэй цуг гүйж тэр цаана очиод чимээ гаргасан юм. Даанч бүх зомби тэдэн лөө иргэсэнгүү. Хашлагын тэнд байгаа хэдлөө одоо ч зарим нь алхасаар. Чаваас түн дээрээ бүр хөдлөгч тэнхлүү болчих. Харин үүнийг харсан мэрэгэн бууч жаах охинд чи энэ хашлагыг даваад үсэр гэж юм. Ёо авааштай одоо л цуг даваад үсэр гэж боттол энэ эргүү юм чинь охиныг хашлаг давуулснаа өөрөө наана нүлдээд зомбинуудтай тулдах нь хөөе. Гэтэл нөгөө охин үгүй аав өчигдөр өгөхдөө адилхан царай гаргаад байсан. Би та нартай үрд мөх баймаар байна. Намайг битгий орхиоч гэд амар чанга орлоод уйлаад эхлүүл яах вэ? Такашиг арай гэж өөрийгөө золиослоод өөр тийшээ зомбинуудыг татчихад энэ нэг тэнийг юм орилж үлээд эргүүлээд идэг нас. Ёо энэ үл стресс. Гэтэл ашгүй хашлагны цанаас хүмүүс ирж тэдэнд тусалдаг. Юу хүмүүс юм бол гэсэн цүндэрийг ээж байжээ. За энэ хэд ч яг ингэж аврагддсан байж. Такаши Сайко хоёр майл зомбинуудыг татах гээд хол явцсан болохоор тойрч гэрлүүн очихоос өөр арга байсангүй. Ингээд тэд салцгаажээ. Такаши Сайко хоёр их л жаргалтай бараг болцоод байгаа юм шүү. Нэрээ Сайко үнэн кул зомбинуудыг завчаад дунд нь бүр эргэж гин. Гэхдээ яг хүүхэд зомбинуудыг алах гэснээр сонирн болоод таг гацчлаа шүү. Такаши ч санаан зовсондоо дагуулж цухтаад сүмд нэг шөнө хоноод явхаар болдог. Сайкогийн гацсан нь учиртай байжээ. Тэр 4 жилийн өмнө гаж дамтантай таарсан юм байна. Гол нь огт байгаагүй. Худлаа айсан дээр үзүүлж байгаа цэлмээрээ завчаад алчиж. Хэдий цагдаа нар үнийг нь аргагүй хамгаалалт гэд зүгээр өнгөрөөсөн ч хүн алхан Сайкод маш их таалагджээ. Энэ Сайко ч нэр шигээ Сайко л байсан юм байна. Гэхдээ их гимшиж явдаг гэсэн болтой. Төрөн хүүхэд алах гэж явтаа л ямар жаргалтай байгаагаа өмнөхөөсөө ч илүү хэрцгий болсноо ухаарсан юм байна. Тэгээд миний жинхэнэ төрх юм болохоор би хүнд ч хайлагдах хэрэггүй гэж хэлдэг. Ер нь бол Сайко Такаши тайртай болсон болохоор өөрийн хэрцгий төрхөө түнд харуулахаас гин санаан зовс юм уу яасан. Гэхдээ зомби алхахад тэр хэрцгий мэрцэг чинь ямар хамаа байна. Бараг алж ивэл сайн мэдтэй. Такаши харин яриаг нь тасалж Сайко гэснээ. Үнс чинь what the fuck. Чи ч өчигдөр л рейд сайн гээ дагаагүй мүү? Харин өглөө тэднийг сүмээс гарахад ягаад ч юм дүүрэн зомби хүрээлцэн байдаг. Уг нь сүмийн иргэн тойронд таг чимээгүй л байсан да. Сайко галаад өгөх юм болов гэсэн чинь маяглаад дахиад л хөдөлж өгдөггүй. Тэгэхээр нь Такаши ард нь гарч нэг мемийг нь бадснаа. Гараа яаж ч бохирдуулсан хамаагүй. Чи бол миний таарч байсан хамгийн кул охин. Тимээс битгий өөх. Миний төлөө амьдр гэж орилдээ. Энэ одоо яаж урам өгдөг гинөө? Миний амьдралтаа харсан хамгийн тэнэг хэсэг байлаа. Love Сайко үнийг нь сонсоод бүрэн хүчээ гаргаж зомбинуудыг бүгдийг нь алчна. Ямар тач тэд нэгнээ төссөөр Цүндэрийн гэрт очижээ. Цүндэрийн аав маш баян хүн болохоор том харшид амьдарт юм байна. Халдвар тархсныг сонссон даруйда бүх ажилчид болон тэдний гэр бүлийг гэртээ авчран хамгаалж байгаа. Уг нь мундаг санагдж байгаа ч сая өнд нь ихэд гомджээ. Ажилчтай гэр бүлтэй нь 2 хоногийн дотор авчирсан байж намайг огт тоогоогүй. Намайг угаасаа амьд гарч чадахгүйгээд зүгээр л хайчихсан байна гэж бухимдана. Үгүй нэрнгээсээ л хүн чинь хүүхдээ хамгийн түрүүнд хамгаалах боддгоо мүү? Цүндэрийн чинь замдаа нэлээд олоодаа өгөх төгсөн шүү дээ. Тэгсэн Такаши амар уурлаад Цүндэрийг бүр заамдаж дээшээ өргөд сэгсрээд бид нар бүгдээрээ л адилхан. Чи ядчил гэрийнхнийхээ аюулгүйг мэдчихсэн мэдтэй. Битгий олон юм яриад бай гэд. Энэ юу н боронгтой баха. Нөгөө Цүндэрэн ч тиймдээ гэ зүгээр болчул яах вэ? Ямартай ч хөдөлгөө Цүндэрийн аав зомби болж хувирсан найзаагаа олонний өмнө сэлмээр алж харуулна. Хайртай хүн чинь ийм болж магадгүй болохоор сэтгэл зүгээ бэлд. Хүчтэй бай гэж зөрөгжүүлж байгаа нь. Гэхдээ үнийг нь харсан мэрэгэн бууч ягаад ч амар уурлаад дан сэлэм хангалтгүй гэд эхэлтээ. Би ч ихэндээ юу далийн юм гуцаад байна гэж хэсэг бодвоо. Тэгсэн чинь энтхийн тамжууд манай хэдийг хүүхч үзээд мэрэгэн буучууд бууг нөхгүй байсан юм л та. Энээс л болсон юм шиг байгаа. Мэрэгэн буучуудгүй 2-3 бууг зойрноос хулгайлснаа энэ минийх гээд тавхгүй. Харин шүүгэнээр Цүндэрийн аав ирж нөхцөл байдал намжлаа. Энтхийн хүмүүс бүр шаал балай. Хүүхнээ эддэг вирус гэж хаа байсан. Тийм байх боломжгүй гэж байснаа. Та нар зүгээр л биднийг хорж юм хэлэх гээд байгаа үсттэй гэд балаараад эхэлтээ. Гэхдээ л Цүндэрээ тэднийг ойлгож байдаг. Учир нь хүмүүс бодит байдлаас цогтхын тулд харахыг хүссэн зүйлээ л хардаг. Такаши үүнийг сонсоод тийм юм байна. Сурч авлаа гэж хэлсэн. Гэтэл Цүндэрээ энэ үгчил чамайг бидний ахлагч болоход тохирч буйг харуулж байна гэвээ. Ингээл Такаши маань ахлагч болвоо гэж. Гэхдээ Цүндэрийн аав Такашид найдсангүй. Сайкод охиноо даатглаа шүү гэд маш хурд сэлэм өгдөг. Яагаад вэ гэсэн чинь Такашигийн сэтгэл зүрх одоо ч тогтворгүй байгаа гин. Нөгөө Такаши нэрэл бодолд орсон сууж гин. Гэтэл Рэй орж ирсэн ээ. Чиний эр зэрэг бидэнд урам өгдөг гэж хэлдэг.
Тэгээд үргэлжлүүлж эмэгтэйчүүд нэг бол царайлаг, нэг бол тэдэнд анхаарал тавьдаг залууд л дуртай байдаг. Би чамайг тийм биш гэж боддог байсан чи тийм хүн байсан. Чи өөр хүнд сайн байсан ч хамаагүй. Би чамтай баймаар байна. Учир нь чи байхгүй бол би амьд үлдэж чадахгүй гэж авдээ. Такаши өөрт нь ашигтай болцож гин таниусангүйгээд хэлтгэнаас. Ямартай ч удалгүй Такаши Цүндеригийн автаа очиж уулздаг. Такаши ойрхон байгаа баг сургууль руу очиж ээжигээ шалгаад Рейн цагтаа авыг хагаад ирэх санаатай байгаа мэн. За тэгэл байжсэн чирээ ягаад ч юм буу бариад гүүгээд алгууллаа шүү. Өнөө шилтэй багш нь хүрээд иржээ. Рейн түүнийг үзэн яддаг нь бас шалтгаантай байж. Энэ багшийн аав нь улсын хурлын гишүүн юм байна. Рейн аав нь харин цагдаа. Цагдаа аав нь л гишүүнд ихлээ болоод байсан бололтой. Гишүүн гой хүлүүгээ залгаж наад цагдаагийнхаа охинд муу тав гэж таалгасан юм байна. Тиймээс л Рейн аав ихэд гимшиж уйлан байж охиноосоо уушлахгүй байжээ. Уг нь Рей багшийг буудаж чадах байсан ч тэгсэнгүү. Шилтэй багш эвгүй эдэлд ороод хөөгдөд явчлаа. Харин удалгүй сургуулийн эмч найзынхаа дугаарыг санджээ. Ягаав эдгээр найзынх нь гэртний хонсондоо. За тэгэл залгаад ярьсан чинь удахгүй утсан болохоо байж хурц гэрэл цацарваа. Үүнээс хойш утас, зурагт бүр машины тоормс хүртэл ажиллах байна. Тийхүү автобустайгаа явж исэн шилтэй багш маань насалт ордог юм да. Америк, Япон, Орос 3 нэгэн зэрэг цөмийн зэвсэг шиг пужаа харавчиж. Тэр тесрэлт нь агаар мандал дээр өндөр соронзон импульс үүсгэж хамаг л электрон төхөөрөмжүүд ажиллахаа болсон юм байна. Ингээд дэлхий жинхэнэ утгаараа харах үед татлаа. Тог цахилгаан байхгүй болсноос болж хамгаалтын хамаг л төхөөрөмж ажиллахаа байжээ. Үүнээс болж Цүндеригийн гэрлөө баахан зомби орж ирээд алаан болно. Хэдий манай хэд сайн толдож байсан ч зомбинуудад эцэс төгсгөлгэж байсангүй. Эцэст нь Цүндеригийн ав зомбинуудыг сэт зөхөж гарахаар шийдэж огтоо үлдсэн хэдэд маань даатгадаг. Уг нь Цүндерээ үгүй эндээ үлдээ гэж эсэргүүцсэн ч болсонгүй. Ээж нь шууд л түүнийг алгатаад нөхцөл байдлыг битгий бүр хэцүү болго гин. Ашгүй засварчин ч машин засаад ажилдаг болгоцсон байдаг. Ийхүү Цүндерээ маань эцэг ихтэй хайртай шүү гэж хэлжээд өнөө хэдтэйгээ машин цугаад явна да. Тэднийг явсны дараа ч эцэг их нь санаа амар сөрөг тавталгаа хийж бүх чадлаараа тулдсан байдаг юм. Гэхдээ амьд эсхийг мэдэхгүй л л да. Ямартай ч манай хэд эхлээд Рейн аав Такашигийн гэр бүлийг эргэчээд эмчийн найзыг болохоор шийднэ. Хэдий хурдны зам зомбинуудаар дүүрсэн байсан ч хинч айд сандарч готарсангүй. Шинэ эхлэлийн зүг итгэлтэй явлаа. Эцэст нь тэд хамтдаа л байвал бүхий л саад бэрхшээлийг даван туулж чадах үз. Надад л энэ юм огтхонч таалагдаагүй. Бараг үзээ ятсан. Дөрүүдд нь сайн тал байгаа л да. Гэхдээ л надад Такаши уураа захирч чаддгүй. Төрүүлээд эмэгтэй хүнийг алгаддаг. Эмэгтэйчүүд донд иргэдэг шалга гар шиг л санагдсан. Рейн харин найз залуугаанаас орсны маргааш нь л шууд өөр залуутай сэтгэнсэн. Ашигч балиар. Сайко жаав сайко. Мэргэн буучил хамгийн гайгүй юм да. Гэхдээ хүн болгоны харах өнцөг өөрлөлтөө. Энэ бол миний л харах өнцөг байлаа. Энэ анийн дотортой 10-аас 10 гэх хүнч байгаа бах. Ямартай ч зохиолч нь 17 онд нас орсон болохоор дахиад үргэлжлэл гарахгүй. Ингээд дараагийн имжлэг хүртэл бай бай.